За өөрөө чи яг мэрэгжил яг юуны мэрэгжил юм бэ? Би 1983 онд одоо энэ зам тээврийн яам төлөвлөгөөний комисс гэж байсан. Тэр үед Монгол улсад тарилга усны үйлчлэгээ нэвтрүүлнэ гээд аймгаас одоо хамгийн сайн тооцдог нөхдүүдийн зөвлөлөө Чех руу сургууль явуулжсэн. Тэгээд Чехад яг энэ цахилгаан тээврийн чиглэлээр сургууль өгч ирээд тарилга ус компанид 26 жил ажилласан да. 83 онд төгссөн юм уу? Гэхдээ би 88 онд төгссөн. 83 онд 5 жил. Ерөнхийдөө яг зинтэй төгсөж ирсэн. Жинхэнэ машин үйлдвэрлэдэг газар суралцаад ирсэн юм байна шүү дээ. Би ч одоо Улаанбаатарт явжсэн Каруса гэж улаан автобус байсан тийм ээ. Тэр Високи мит гээд яг үйлдвэр нь бол байж байсан. Тэр үйлдвэр дээр чинь би үндсэндээ л ажил дадлага хийжсэн л да. Оюутныхаа дадлага тэнд л одоо гүйц үсэгтэн л замаск зүйлгээ сууж ил. Тэгээд одоо энэ Монголд автобус үйлдвэрлэн, машин үйлдвэрлэн гэл ингээд зүтгээд одоо хэдэн жил ярьж байна. Гэхдээ энэ социализмын үед бол хөдөөж орноос аж үйлдвэрийн орон болгох зорилт тавиад 5 жилээр төлөвлөө тэрнийхээ дагуу хүмүүсээ сургаад ингээ явж ирсэн. Яг тэдний нэг л хэсгэлтэй бидний инженерүүд. Тэгээд нөгөө 90 онд гарч ирээд бид чинь нөгөө зэрлэг капитализмээр бол их хурдтай гусаж ороод бүтээн байгуулсан, ахын дээрх бүтээн байгуулсан бүх юм нураагаа ицсэн шүү дээ. Ямар зохион байгуулалт. Ямар зохион байгуулалтууд ихтгэлгүй орсон. Тэгсэн. Тэгээд тэр автосрын заавуудаас эхлэн чиргүүлийн үйлдвэрлэл, ачааны машин үйлдвэрлэл эхэлчихсэн тийм ээ. За эрчим хүчний засварын төвөг чи одоо баг их бүхний гол зордог том пресүүд станконууд байлаа. Ер нь бол танк үйлдвэрлэх хэмжээний тийм аж үйлдвэрийн дэд үтс байлаа шүү дээ. Одоо авцрын завод гэдэг энд одоо энэ хан үйлдвэрт байсан ZL-130 машин өсөрчдөг. Тэг өсөрчсөн. Тэг капиталын ремонт хийжсэн. Зэргүүл өсөрчдөг. Дугуйгаа хийж гээд эхэлжсэн тийм. Капиталын засвар хийж. Мянгад ажилчинтай. Тийм. Ийм том үйлдвэр одоо яг бэлэн болгоцсон. Тэр үед манай Завхан аймгийн Улаастай хотод бас угсралтын салбар нь тэнд нэгдээд тэнд машин өсөрч ирсэн. Тэр үед чи Монголд 30 мянган автомашинтай байхдаа машин үйлдвэрлэлийн салбар хөгжүүлэх, металлургийн салбараа хөгжүүлэх ийм зорилт тавиад сайд нарын зөвлөлийн орлогчдаа сүрэн ахлаад яг тэгээд явж 250 инженер зохион бүтээгч инженерүүдийг цуглуулад бүх тооцоолол шийдвэрүүдийг хийгээл ингээл эхэлсэн юм л да. Тэгээд цахилгаан тээвэр компани захирлаар өөрөө яг хийзээ томилгдсон. Би ч одоо тарилга ус компанид засварч одоо энд байна уу? Үгүй байхгүй. Одоо хуваараа гараад үндэсний аж үйлдвэрийн зөвлөлгээд одоо өөрөө ч тэр автобус угсраад байгаа цэг чинь тэнд байгаа ч. Үгүй тарилга ус компани дээр байсан тэр цэгийг чинь үндсэндээ дампууруудаа хийсэн шүү дээ. Одоо хаана вэ танай цэг? Одоо Экологус гэж компани тэр үйлдвэрлэл явж байна. За дээр нь дахиад тэр хаана байрлаж байна танай? Нэгдүгээр орол бол цамгаарууд болоо. Бүр өөр газар. Өөр газар. Тэр одоо телевизээр тэр угсралтын цэг гараад байна шүү дээ. Тий. Тэр ч одоо тэндээсээ бүр байхгүй болсон юм уу? Тий тарилга усны тэр сайхан үйлдвэрийг шин тэгээд нураагаа дампууруулаад хачсан л да. Надыг ажиллаас нь амбардж өгөөл. Тэгээд чи одоо засварчнаас нэглээл мастер дипломын дараа ерөнхий инженер, ерөнхий захирлгээд 26 жил ажилласан хүн шүү дээ. За би ер нь бол энэ Монгол улсыг за ер нь одоо инженер хүмүүс хөгжүүлнэ л гэж ойлгодог юм байна. Инженерүүд эхлээд бодно, эхлээд төлөвлөнө. Тийм ээ? Зохион бүтээн юм аа тэгээд тэрийг бүгдийг энэ засаг төрөд танилцуулаад тэгээд тэр засаг төр нь авч хилцээд одоо өөрөө ярьж байгаа улсын төлөвлөгөөний комисс хамгийн хэмээн танилцуулаад төлөвлөгөөний комисс улс төрийн төвчөнд орж танилцуулаад тэрнийгээр батлагдах тэр зэрэг их хурл жилдээ нэг л удаа оролдоод тэргээр баталцдаг. Тэгээд 5 жил ямар ч хөдөлгөөнгүй явдаг ийм сайн зарчмтай байж бид нар одоо яг тэр үеийн бүтээгдэхүүн тийм. Тэгээ би өөрөө чинь энэ автобус машин хийж ийн гэл одоо энэ телевизээр их олон харах. Тэг ингээ өөрөө чи яриг ингээд сонсож байхад ерөөсөө төр засагч нэг дэмжлэг өгөхгүй. Одоо өөрөө чинь танилцуулж байгаа юм нэг бол ойлгохгүй нэг ойлгоод идэр ер нь туслая гэж боддгоо юм уу гэж би ингээд бодоод суудаг байхгүй юу. За тэр ингээд хамгийн сүүлд ингээд энэ манай ерөнхий сайд сая энэ дорн говьтныг туус ажиллахдаа бид нар уруулын будаг хийн машин хийдэг болно гэж ярих юм. Би бол одоо хийдэг болцсон байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Ямар нэгэн машин бүтээгч чинь одоо их олон тест юм давж ээж их олон сертификат авж ээж тэр чинь хүн тээвэрлэх юм чинь маш нарийн гэж би ойлгож байгаа юм.
Тэгэхээр би өөрөө чинь телевизээр дээр яриад байхаар ингээ харж байхад энэ бүгдийг би давтсан гэж яриад байгаа юм. Тэгээ одоо би чинь 30 жил үндсэндээ яг л энэ машин үйлдвэрлэлтэй амьдралаа холбоо явж шүү дээ. Тэгээд энэ үед чи одоо социализмын үед бас маш олон ганц бие биш олон инженерүүд бол байлаа тийм ээ. Тэгээд одоо ч ингээд яг социализмын үеийн ахмад инженерүүд бид нар нэг баг болоод ажиллаад тийм ээ. Машин үйлдвэрлэлийн цоошин салбарыг хөгжүүлэх үйл эрх зүйн болон тэр олон улсын стандартуудыг Монгол бий болгох тийм ээ. Тохирлын гэрчлэгээнүүд бий болгох тэр бүх ажлууд үндсэндээ хийгдээд явж байна л да. Одоо энэ чинь үндсэндээ нэг 10-аад стандартууд боловсруулж батлууллаа. Бүтээгдэхүүнүүд дээр тохирлын гэрчлэгээ авлаа. Бүх стандартууд бол яаж бий болдгоо гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын Европын техникийн хороо гэж байдаг. Тэр хорооноос ер нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээр тавигдах ерөнхий шаардлага гэж байдаг. Тэр шаардлагад нийцүүлж улсын үндэстнүүд үндэсний стандартуудаа гаргадаг ийм номтой. За дээр нь Win Code гэж систем бол байж байна. Тэр нь болохоор тухайн машин гэдэг чинь одоо нэлээд хөрөнгөсөн гэсэн тийм ээ. Аюулгүй ажиллагаа ашиглалтын энэ өндөр шаардлагатай учраас тэр машин гэдэг чинь одоо нэг амтай зүйл болоод ирж байгаа юм. Тэр нөхөр пассворд гэдэг байхгүй Win Code. Тэр пассвордын авах эрхийг нь бол Америк байдаг. Одоо олон улсын машин үйлдвэрлэгчтэй холбоос өгдөг Win Code эрхийг. Тэр кодыг бол Монгол улс бол бас авч чадсан. EMU 9-ээр эхэлсэн. Ийм Win код бол арлын дугаар тавих тэр эрхээ монголчууд авцсан юм байна. Тэгэхээр тэр эрхийг авахын тулд яадаг вэ гэхээр нөгөө сүүр стандартуудаа олон улсын стандарт нийцүүлж гаргаж баталсан багс үндэст нь. За дээр нь тэгээд нөгөө техникийн зохион бүтээл зураг товчоолол гэдэг одоо барилга барахад техникийн зураг хийдэг шүү дээ. Дизайнаас эхлээд яг тэнтэй адилхан тэр бүх зургуудаа хийдэг. Тэгээд үйлдвэрлэл явуулдаг. Тодорхой бүтээгдэхүүнүүд нь ингээ гараад нэг зах зээл дээр нэг 5 жил явцсан байх ёстой гэсэн ийм шаардлага тавигддаг юм. Тэгээд тэр бүх шаардлагууд тавигдсны үндсэн дээр Солонгосын машин үйлдвэрлэлийн туршилт судалгааны төвөөс Монголд ирж ажиллаад дүгнэлт гаргаж өгдөг. Тэр Америк руу. Тэгээд Америкаас одоо хүмүүс нь ирээд тэр дүгнэлтийг үндэслээд за Win Code авах тэр эрхийг нь Монгол улсад 2012 онд өгсөлтөө. Тэгээд энийг чинь ганц нөгөө үйлдвэрлэгч бид нар хийхээс илүү нөгөө зам тээвэр хөгжлийн яам гол нь бас энийг зохион байгуулж хийсэн. Хийж өгөх ёстой шүү дээ. Өгсөн. Ер нь бол тэд нар арга сайхан тэрийг бариадгүй гэдэг юм. Ер нь бол тийм. За ингээд би бол одоо өөрөөсөө одоо ингээд яг өөрөө жишээ нь санхүү босоод тийм ээ үйлдвэр нь одоо нэг өөрийнхөө улсын хэмжээнд тохирсон цэгтэй болоод ингээд машин үйлдвэрлээд автобус үйлдвэрлээд микробус үйлдвэрлээ гаргахад одоо олон улсын хэмжээнээс бол татгалзах юм бол байхгүй юм гэж ойлгож болж байна. Эрдэнэсээ 100% ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр чи энийг одоо энэ их том юм давцсан. За ингээд өөрөө бол их олон ерөнхийлөгчийг олон ерөнхий сайдын нүүртэд тулсан тийм ээ. За дэмжлэг хүссэн, яриалсан, очоод юм гуйдаг. За ерөнхий сайдтай уулзна гэдэг бол тийм амар ажил биш. Хүлээгээ суун, цаг аавна. Өнөөдөр тийм хоролтой гадны зочинтой. За энэ зовлон үл маш сайн мэдсэн. За энийг бол нэлээд давтуулсан. Их олон ерөнхий сайдтай уулзсан. Ер нь тэгээд дэмжлэг авсан. Авсан. Бас чиж аваагүй шиж болохгүй. Ер нь бол хотын удирдлагууд бол бас их дэмжсэн шүү дээ. Нэг баг болж ажилласан. За одоо нөгөө Батбаяр дарга байж байна, Мөнхбаяр байж байна, Батүйл байж байна. Ойлгож байгаа байхгүй юу? Энэ улс орны хэрэгтэй. Гэтэ чи жаргал цагны асуудал биш байхгүй юу? Биш. Энэ чинь улс орны асуудал байхгүй. За дэмжсэн гэж юм. Би энэ дэмжлэгийг чинь ингэж асуух гэдэг. Өөр чинь одоо санхүүгийн дэмжлэл үзүүлсэн байж таарна. За тэр бусад асуудлуудыг бол тэр засаг дээр өгөх ёстой. Гүйцэтгэх эдний засаг дээрээс хийх юм зүйтэй байна. Хамгийн гол нь тэр өгсөн зээл тусламжч байдаг юм уу? Санхүүгийн юу чинь юу байна вэ? Хүүн одоо ямар вэ? За тэр чинь нөгөө Аржны банкны хүүтэй юу? Гэхдээ тэр бол нөгөө худал захиалга өгсөн байхгүй төрөөс. Зүг. За Улаанбаатар хотод тарилын ус хэрэгтэй байна. Тарилын уснууд нь дуустал гадаадаас авах гэсэн чинь одоо $160,000 гэж байна. Ингээд та нар хийж чадах уу? Гэт төр мөнгө өгсөн байхгүй юу? Та нар энэ хийгээд өгөөч гэдэг. Тэгээд нэг $100-аас $100,000 дотор бид нар хийгээл хэдийг нийлүүлсэн юм бэ? Гэхдээ энэ ч баг 80-аад тарилын ус үйлдвэрлэж бид нар хийлээ шүү дээ. Одоо яваад байгаа юм. Үгүй одоо явж шүү. Улаанбаатар хотод явж байгаа сайхан мом бус байна, дуу бус байна. Тэгээд пүрүүс гарахаас өмнө хосломол хөдөлгөөртэй машиныг Монгол хийсэн байгаа шүү. Бас тэгсэн тий. Том аврын. Тий. 12 м урттай шүү. Тий. Пүрүүс жижиг тийм ээ. Тэгэхээр нөгөө тэр хосломол хөдөлгөөрийн системийг анхал Монгол бий болгосон байхгүй юу?
Дахиад нөгөө ТЖ-ийн 3 их усүртэй Монбус энэ төр гээл маш олон юм хийсэн. Одоо ингээд цахилгаан автобус хийнэ гээл ингээд явж байна. Тэгээ сая бол ерөнхий сайд бас бид нартай уулзаад нөгөө цахилгаан автобус хийх ийм даалгавруудыг өгсөн. Тэгээд энэ өвлүүд нэр туршиж үзнэ. Хамгийн гол нөгөө Монгол орон гэдэг чинь өөрөө эртээс уур амьсгалтай учраас дэлхийн бүх машин Монгол туршигдж байвал одоо ер нь машин гэж хэлэгддэг байхгүй юу. Тэгэхээр энэ шийдлүүд бол үндсэндээ ингээ хийгдээ явж байгаа. Тэгэхээр би энд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ жаргал сайхны асуудал биш байхгүй юу. Энэ улс орны хөгжлийн асуудал байхгүй. Тийм л дээ. Энэ бол улс орны хоцроглоос гарах энэ зарчим байхгүй юу. Тэгэхээр жаргал сайхан бол яг нэг инженер хүн мэрэгжлээрээ ажиллаж байгаа. А энэ хөгжлийн цоошин одоо зам руу ингэж орох тэр хаалга нээж өгөх гэж оролдоод байгаа байхгүй. Тэр үйлдвэрлэлийн нэг шинэ зах зээл нээж өгөх гэдэг байгаа байхгүй. Энэ тэрбум доллар гадагшаа гараад байна шүү дээ. Одоо энэ машин сэлбэг эдэн худалдаж авахд энэ долларыг Монголд ажлын байруулга тэр Монгол залуучуудад цалин болгоод өгөл дээ. Үндэсний нэмэн өртгөө шингээгээл дээ. Гэхдээ би ийм л юм ярьж байгаа шүү дээ. Дэлхийн хэмжил хөгжиж байгаа шүү. Тийм. Одоо тэр Bloomberg-ээр явж байгаа тэр Америкийн бүтээсэн эрхмүүдгээд нэвтрүүлэг байна. Тэнд дотор чинь тэр хэдэн машин хийх гэж тэр Ford, Chevrolet-ийн тэр анх үүссэн яг тэр зовлон өөр төр чи одоо байж ах шиг байна. Тэг би одоо Toyota анх бий болгосон Ichiro Sango байж юм тийм ээ. Ford гоо байж тэдний ном уншдаг л да. Тэдний зовлонг бол би хардаг. Гэхдээ өмнө солонгосыг харах хэрэгтэй байхгүй. Хятадыг харах хэрэгтэй байхгүй. Яаж хурдтай хөгж үү? Тий. Энд бол одоо ердөөсөө нөгөө энэ хаус эдийн засгийн тогтолцоон дотор шинэ технологи инновац гаргах боломж их бага байна л да. Одоогийн хаус эдийн засгийн тогтолцоон дотор. Жишээлбэл одоо та гэхэд одоо нэг тийм шинэ технологийн компьютер ч юм уу гарууц гаргах тэр туршилт судалгааны ажил руу одоо нэг тэрбум төгрөг хийнэ гэхэд бол бас л төгтөө шүү дээ. Ер нь бол тэ чинь баталгаа байгаа байхгүйс гэх мэтлэн. Тэгэхээр энийг угаасаа төрөөсөн зохицуулж ингэж шийдэж явдаг. Одоо энэ Хятадын өмнө Солонгосын энэ Азийн бар улс орнуудын хөгжлийн энэ загварчил байж шүү дээ. Энийг л Монголд нутагшуулчих хэрэгтэй байхгүй юу? Эрх зүйн орчны хувьд, бизнесийн орчны хувьд. Тэгээ 30 мянган машинтай байхдаа бид нар металлурги машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлье гэж ингэж яриад дахны төмөрлөгөө үйлдвэрээ байгуулад бусад нэг дагалдах үйлдвэрүүд ингээд байраад галастраар явж ялна шүү дээ яг. Тэгээд тэр хөгжлийн тэр алхаа чинь зогссон байхгүй. Одоо энэ алхааг үргэлжлүүлэх хэрэгтэй. Яг гэвэл бид нар чинь баг сая машинтай болчихлоо шүү дээ Монгол улс. Сая жил 400 мянган автомашин худалдаж авчихна. Тэгээ энд чи бас ингээд 600 700 сая Америк доллар Монголын хилээс гараад байгаа байхгүй юу? Жилд. Тэгэхээр энэ том мөнгө урсгал дээр бид нар үйлдвэрлэл өндөр технологи инновац шингэс үйлдвэрлэл бий болгоод энийгээ дотоодоо кластер болгоод дахиад энийгээ бүс нутгийн улс орнуудын машин үйлдвэрлэл тэр аж үйлдвэрийн салбарын интеграц руу ингэж зөв холбож өгөөд ингээл явчих юм байгаа юм л да. Уул нэг 15 жилийн дотор бол хөрчлөмөр байгаа. Би зүгээр энэ Солонгос, Сингапур, Тайланд гурван дээр л зөв өөрийнхөө орны жишээг харьцаад Солонгос энэ төр бол үндсэндээ 17-аас 18 жилийн дотор л бүх суурийг тавьсан ус хэлнэ шүү дээ. Энэ зах зээл гэж юм яга. Харин тэгэхээр тэр манайх өнөөдөр чинь 28 30 жил болчиход байна шүү дээ. 90 оноос хойш тооцох гэж байна. Тэгэхээр л уур хүрэл бүхэндэл төрөөд байна шүү дээ. Тэгэхээр би бол одоо юу гэж харж байна вэ гэхээр за би бизнес хийж үзлээ. Төрийн ажил чигээд үзчихлээ. За энэ их хуралданд ороод үзчихлээ. Ерөөсөө энэ бүтээлч энэ инженер сэхэтнүүдийн тавьж байгаа асуудлуудыг тэнд хүлээж авдаг хүн ерөөсөө байдгүй юм байна. Бүр ерөөсөө байхгүй. Одоо тэр ч одоо үнэн л одоо өөр чинь энэ техникийн талын автобус унаа ярих юм бол бүр наатрич ойлгох. Одоо ингээд Солонгосоос 1000 автобус зээлээр авна гэдэг. Одоо 1000 автобус зээлээр авчих юм бол бид зээлээр аваад ирээ үсттэй. Нөгөө авч ирээд хэрэгжилээ. Одоо дахиад авна яриад байна. Гэхдээ та нар бүтэн автобус битгий аваа. Гэхдээ бүр арга ядаж тийм ээ. Сэлбэгээ дангууд л авчих тэр зээлэнд. Тэгэд 200 автобус авах юм бол ахын оронд 280 автобус илүү гэгнэ. Дахиад эргээд энд 200-300 хүн ажилтаа болох нэ. Юм сураад авах нэ. Тэгэл би одоо энэ хотын дарга эднэрт бол хэлэл яваад байгаа л да. Тэгээд бол ойлгох болов гэж. Энэ чинь нэг монголчуудын эрх ашиг ба шүү дээ. Тэгэл бидний нөгөө зах зээлийн борлуулалтыг хөгжих ёстой тэр бизнесийн орон зайг нь гадаадын дагаач биелүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ сүүлийн 27 жилд үндсэндээ энэ Монгол улс колони дарангуулалт байлаа. Энэ төр засаглаж байгаа улсууд тэр колони засаг захиргааны ажилтнууд болцсон байна. Гар хөл болцсон байна. Тэгэхээр энэ үндэсний эрх ашигын төлөө ажилдаг. Энэ Монгол хүнийхээ төлөө улс орныхоо хөгжлийн төлөө ажилдаг ийм л засаг төртөө болохгүй бол ердөөсөө болохгүй байна л да.
Тэгээд одоо яг одоо шинэ эхлэл бол эхэлж байна. Ерөнхий сайд хөрөлцөх одоо ингээд цахилгаан автобуснууд хийх өөр даалгавруудыг өгөө явж байна. Цаашдаа тэгээд нэг 500 цахилгаан автобус Улаанбаатар хотод ингээд яваад эхлэх юм бол энэ Оросоос авдаг импортын шатхуунчийн хүртэл ингээд багасаад ирнэ шүү дээ. Тэгээд цахилгаан машины хэрэглэгээгээ нэвтрүүлээд. Тэгэхээр бид бол ингээд нөгөө улс орнуудын хөгжлийн араас нь гүйх гэхээсээ илүү урд талаас нь амдаж инновац, шин технологи, эдийн засгийн өгөөжтэй, экологи дээлтэй ийм аж үйлдвэржилтийн тогтолцоо дэд үтсэг бий болмоор байна. Би нэг ийм юм анзаардیں۔ Энэ одоо ямар нэг юм чинь шинээр хийж зохион бүтээх, шинэ юм хийх. За тэн дотор бүр энэ хүнд юм одоо энэ өөр чинь наа чи хүнд үйлдвэр шүү дээ, шинэ үйлдвэр шүү дээ. Хүнд үйлдвэрт орно шүү дээ. Тэг хүнд үйлдвэр. Тэгэхээр чи энэ чинь зүгээр одоо нэг ийм юм болгоо. Зүгээр нэг хэдэн төгрөг өгөө заа ингээ болоо. За чи ингээ цахилгаан автобус хийж. Ингэх юм бол наад бүтэхгүй л дээ. Энэ чи одоо бүр тусгай одоо бүр эрсдэлтэй. Наа чи эхлээд. Тэг ер нь бол за чи энэ 500 сая нь бол энэ чи энэ эрсдэл чинь. Чи бол энэ 50,000 бүт. Энэ ч одоо буужийн их хүртэл Оросод одоо бид нар хараад байгаа шүү дээ. Зөндөө мөнгө шатаагаал тэгэл загнуулаад тэгэл дахиад хөрөнгө гаргаж өгвөл ингээл явдаг үстэй. Тэгжил нэг юм болдог үстэй. Манайх нэг хэдэн өгчээд нэг эрсдлийн ерөөсөө ямар ч тооцохгүй тэр хэрэг тэх юм бол улсын мөнгө эзэн хэрэгт орчих гээд одоо нэг ийм аюул занал байна шүү дээ. Би одоо наадах чинь бүр өөрөө туулж байгаа юм баггүй. Тэгэхээр өөрт чинь бол энэ хүнд үйлдвэр бариад авсан хүнд чинь энэ бодлого тодорхойлдог улс эдгээр чинь хамгийн амар юм. За ийм ажил хийх бол хэцүү. А зүгээр зээлийн мөнгийг тарааж дундаас нь булаацлж авах хамгийн амархан ажил чинь. Энэ аюултай ажил. Одоо манай 70 100 энийг хийж байгаа. Нэгдүгээр хотын даргын эрх мэдэл бол таны ажлыг дэмжиж болох хүсэхгүй. Эрх мэдэл нь хүрэхгүй хөрөхгүй. Нэг яамны сайд өөрийн ажлыг бас ганцаарч дэмжиж бас хүрэхгүй. Би бол ерөөсөө энэ төрийн 3 өндөрлөгтөл асуудал энэ 3-ын бодлого хизээ нийлсэн цагт би энэ улсыг л урагшаа явах юм байна. Инженерүүдийнхээ ярьж байгаа юм энэ улсууд хизээ чихэндээ хүлээж авч сонсдог, тэгээд боддог шийдвэр гаргаж сурах юм. Би тэн дээр л ер нь одоо хамаг буруу алдаа байна л гэж ойлгоо. Тэгснээс их хурлын 76 бол зүгээр л 76 хүн зүгээр сонгогдол хүрээд идэх байхгүй. Энэ дотор бол наад энэ улсын ийм том бодлогыг одоо шийдвэрлэлцээд тэрийг ойлгоод ийм ашигтай юм байна, энэ ашиггүй юм байна гэдээ ялгаж салгаж тийм улсын хурлын гишүүн үндсэндээ нэг сонгогддог. Би ер нь Жасрагоо ерөнхий сайдаас өөр олигтой юм хийсэн хүн ерөөсөө би энэ ерөнхий сайдаас дотроос яг энэ хийчлэг хэрэг юм ерөөсөө байдаг. Жасрагоо одоо өөр санаж байгаа бах. Жасрагоо нэг төлөвлөгөөний комиссэд их олон жил байсан болохоор юм төлөвлөлттэй их сайн хүмүүс юм. Тэгээд бид нар яг юу яаж яхад 92-оос 96 онд Жасрагоо байхдаа ажлын байрыг шинээр бий болгосон компаниг татвар 100% чөлөөлж ирсэн баг. Тийм хүнд нөхцөлд. Яг тэр үед 4 жилд нэг хідэн юм хийдэг хүмүүс өдөрөө босч авсан байхгүй. Тэний нэг нь би юм байна өөрөө. Тэгэл 96 онд энэ Арслан намынхан гарч ирэл бүр адглаад нэм үрдийн татвар гэж нэг энийг хачин ийм балай татвар гаргаж ирэл ингээл нөгөө мөж асаргуу гаргасан юм гэж байхгүй. Ер нь бол ийм л дээ чинь бид нар чинь нөгөө Ленин багш, Маркс багшийн сургаалаар нэг 70 жил хөгжсөн тийм ээ. Дараа нөгөө шинэ нийгэм рүү ороод шинэ нийгмийн хөгжлийн үзэл санаа ер нь юу юм? Үнд зүйл нь юу юм? Гэдгийг бас тодорхойлсон л доо нөгөө хүмүүлэг арчилсан энэрэнгүү гэдэг. Дахиад энэ зорилтоо биелүүлэхэд ямар аргаар явах юм бэ гэдэг. Одоо Америкийг дураа шүү дээ. Одоо Америкийн зах зээлийн онлоор л явна шүү дээ. Тэгэхдээ Америк дотор бол одоо Кейнсийн онл гэдэг бол байж байна тийм ээ. Одоо төрийн зохицуулалтаа эдийн засгийн тогтолцоо. Гэд одоо Америкийг хүчрэг болгосон тогтолцоо. За Фридманы хаусын тогтолцоо гэдэг бол байж байна. Тэгэхээр манай бол очиж тэр Фридманы хаусын тогтолцоог нь аваад энэ бүх юм дампууруулаад ингээ хийсэн баг. Тэгэхээр эдээсээ энэ Монгол улсын эдийн засгийг устган мөхөөх сөнөөх эдийн засгийн алуурчдын гар хөл болсон. Энэ 27 жил. Үр дүнийн үе, ажилгүйдэл, ядуурл, нийгмийн тэгш бус байдал, дээд сургууль төгссөн хүн одоо маргааш нь шууд диплом аваад Солонгосын элчин сайдын үүдэн дээр л очил сууж шít. Нөхцөл байдал юм байна. Асар том өр ширэнд болсон байна. Үндэснийхээ улс орныхоо дотоод эдийн засгийн нөөц боломжийг шавхан дайжлах тэр боломжийг харахгүй байна. Тэгэл нэг уул уурхайгаа малтаад нэг хэдэн доллар олохлоор буцаагаад импорт гэж гадагшаа гаргадаг. Монгол улс үндсэндээ долларын дамжлага бааз болцсон байгаа байхгүй юу? Дамжлага бааз.
Тэгэхээр нөгөө малын намжлага бааз гэдэг малыг Орос руу гаргадаг байлаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан Монгол бол долларын дамжлага бааз болсон учраас ингээд эдийн засгийн хувьд ингээд жилээс жилд ужиг хямрал руугаа унаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ үндсэн хуулийн хүрээнд бүр тогтолцоогоо өөрчлөхгүй бол тийм ээ. Энэ эрдээсээ явахгүй гэдэг нь ингээд ойлгомжтой болоод байна л да. Тогтолцоо өөрчлөхгүй бол. Тэгэхээр энэ парламентын засаг гэж ийм хаус тогтолцоо бол үндсэндээ дэлхийд дээр их цөөхөн талд байна шүү дээ. Энэ бол эрдээсээ нэлээд одоо дотоодын нийт бүтээгдэхүүн одоо нэг 30-аас 50 мянган доллар болчихсон тийм ээ нэг хүнд оногдох. Ийм орчинд тэр энэ арчлалын чинь тогтолцоонууд хэрэгжих боломжтой, амьдрах боломжтой байгаа. Одоо манайх нэн ядуу ийм орчинд тэр энэ тогтолцоо чи нөгөө жоохон хүүхдэд томцсон малгай өмсөн гутал бүдчих унаад байдаг шүү дээ. Энэ тогтолцоо чи таарах байгаа байхгүй. Тийм учраас яг Солонгос шиг нэг тодорхой хугацаанд бид нар яг энэ хөгжил рүү оруулах чадах ийм л эрх зүйн орчин тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ одоо энэ мөрдөгдөж байгаа бүх хууль эрх зүйн орчин, бизнесийн орчин бол монголчуудын ажил хийж амьдрах тэр бизнесийн орчин жилээс жилж ингэж боомж баг жижигрүүлж байгаа байхгүй. Одоо ингээд борлуулалтын зах зээлээ хар. Энэ 10 тэрбумын долларын зах зээл дээр бас хөөрхөн 2-300 мянган хүний ажлын байр бий болох боломж. Бүх бүс нутгийн орнууд гайлын татвараар ингээд 10 биш 20-оос бараг 125% татвараар ингээд өөрийнхөө зах зээлийг хамгаалсан. Монгол бол тэгэл гайлтай машин аль эсвэл 5% татварт орж ирэл бүх зах зээлийн булаагаад авцсан. Тэгээд энэ ард түмэндээ эдийн засгийн эрх чөлөө олгох ийм л тогтолцоог эхний ээлжинд бий болгохгүй бол энэ арчлалын чи үр дүн угаасаа гарахгүй шүү дээ. Арчлалын үр дүн гарахгүй шүү дээ. Энэ арчлал чи өөрөө намг шавар шигдээ суулгачлаа шүү дээ. Нэг хэдэн хүн жолоо барьтай өгч аваад. Одоо энэ намгаас гарах гэмээр технократууд энэ бүтээлч эдийн засаг бий болгодог ийм хүмүүс, тан шиг хүмүүс шилний үйлдвэр хийх гэж байгаа тан шиг хүмүүс хэрэгтэй байна шүү дээ Монголд. Энэ хүмүүсийг бид нар одоо солихгүй юм бол ястэ телевизээр гарч нэлээ л дээ. 28 жил суусан, 26 жил суусан тэр хүмүүсийг гаргаж ийлээ. Өөр хөтөлбөр сууж гэж. Ийм улсууд энэ бидний нөгөө их нийтлэг боомсон улсууд чинь тэгээд ингээд олон жил сууж чар чинь зэрэг доор нь байгаа бүтээлч улсууд ерөөс юм хийж чаддгүй. Тогтолцоонд ч байдаг л баг. Энэ хамгийн гол энэ манай энэ хүмүүсийн энэ ухамсар энэ ялангуяа энэ төр засаг барилдаж байгаа энэ хүмүүс энэ ерөөс ухамсар нь өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ бол өөрчлөгдөхгүй. Энийг бол өөрчилж эмчлэг, оюун санааг эмчлэг 2-3 арга байна шүү дээ. Нэг нь бол одоо хувьсгал байж байна. Хоёрдугаарт нь яг зөв бодлоготой туршилсан ерөнхийлөгчийн засаглал бол байж байна тийм ээ. Тэгэхээр үндсэндээ энэ чинь юу болж би түрүүн хэлсэн тийм ээ. Нөгөө Монголыг колоничлох тэр колони бодлогыг хэрэгжүүлэх үүрэг даалгавартай ийм нэг хэсэг бүлэг усуд байна. Бүр мөхөх. Хоёрдугаарт нь энэ процесс явж байгааг богино дунд урт хугацаанд нь харж чадах сэтгэлгээний чадамжгүй нэг хүмүүс байна. За гуравдугаарт нь бол энэ улс орны хөгжүүлэх үнэт зүйл гэдэг зүйл нь, үзэл санаа гэдэг зүйл нь төлөвшөөгүй. Нэг тендер яаж авчихгүй, яаж лиценз авчихгүй гэсэн ийм бодолтой улсууд ингээ баллаад байгаа байхгүй. Үндсэндээ ийм 3 бүлэг хүмүүс өнөөдөр 27 жил засаглал барьж явж монголчуудыг мөхлийн төөрөл рүү чирч оруулж байна л да. Одоо бол бүрэн орцсон. Тэгээ Монгол бол мөхлийн төөрөл рүү орж дампуурах үндсэн шинжүүдийг бүгдийг ингээ бий болгоцсон. Тэгээд монголчууд өөрсдөө государствын ност буюу улс байж чадах тэр чадамж байхгүй маа гэсэн нийгмийн сэтгэл зүг төлөвшүүлэх ийм саармаг хөгжүүлсэн бодлогыг хэрэгжүүлээд байна шүү дээ. Монголчууд өөрсдөө бие даах чадваргүй. Тэгээд аль нэг газар руу очиод нэг хадаг дээр танаа дагаар орё гэж бас хэлүүлэх гэж ингээд эдийн засгийн хямрал уушаагч тийм ээ. Бүсийн чангалаад байгаа байхгүй. Тэгэхэд Монгол улс бол хөгжлийн нөөцөөрөө дэлхийд 4-д ордог ард юм. Хөгжлийн нөөцөөрөө. Тэр ямар нөөц вэ гэхээр нэгдүгээрт тусгаар тогтнол бол байж байна бидний. Хоёрдугаарт бидний энэ өргөн удам газар нутг байж байна. Гуравдугаарт энэ асар том, асар их газрын баялаг байж байна. Манай өвд эзэн үлдээж өгсөн. Дөрөвдүгээрт биднэрт бас малаач авах гэж нэг доктортой хоол идчихдэг нэг юм бол байж байна. За тавдугаарт өөрөө Монгол хүн байгаа байхгүй. Энэ Монгол хүний тарих оюун. Энэ тав дээр түшгэлсэн хөгжлийн 5 бодлогоо томьёолоод энийг бэхжүүлэх чиглэл рүү явах юм бол 10-аас 15 жилийн дотор энд
ёстой нэг Азийн хөгжим ус бол гараад ирнэ. Цаг хугацааны эрхэнд баригдахгүйгээр тэгж явах боломж бол энэ улсад байгаа маа. Тэгээд одоо энэ хоёр нам чинь одоо үндсэндээ үнэхээр энэ өнгөрсөн 28 жил би бол 30 жил гэж үздэг хүн. 90-92 онд ч хамтарсан засгийн газар байгуулсан шүү дээ. Тийм биз? Тий. Одоо Бямсарангуй ахлал Гамболд тэргүй шадар сайд тэгэл Дориловчив шадар сайд тэгэл ингээл хамтарсан 2 жил хийсэн. Эндээс би бол 90 оноос л эхэлдэг. Одоо ингээ 30 жил болох чинь л та 20 он гэхэд. Тэгээ ингээд эргээд харахаар зэрэг үнэхээр бид маш их хэмжээний цаг алдсан байгаа юм. Ямар ч бодлого байхгүй явсан байгаа юм. Ямар ч төлөвлөлт байхгүй явсан байгаа юм. За тэгээд дээр нь жоохон хоригдлогч татвар төлөгчдийн жоохон мөнгөийг ажил хийсэн нэрийн дор ёстой нэг өрн дараа хийхийг ёстой нэг яруудаар харуулсан байгаа. Тэр дундаас нь шүүрдэж авдаг ийм бүлэглэлийг авч бий болгоод төрөлж шуургалсан. Тэр салж чадахгүй. Төрөлж шуургалаад би уг нь бол аль би энэ хотын гүцгэрээнд байхдаа улс төрөөр явал явчих байсан юм баггүй. Тэгэхээр тэндээс би чинь 92 онд болол бизнес өөрөө явчихсан юм баггүй. Одоо энэ Мягмын бол бид нар тайлгаас наран зассан бид нар бүгд тэр үед 20 дөнгөж гарсан залуучууд л Улаанбаатар хотын намын гүйцэтгэгчийн боловсон хүчингүүд байдаг үлээ шүү дээ. Бид тэр бүртгэж тавьчихдаг сургууль төгсөөд ирэх. Нөөц боловсон хүчин гэдэг. Одоо тэр бодлого энэ юус байхгүй. Нэг одоо энэ сүүлийн гарч ирж байгаа энэ улс төрлөө орж ирж байгаа залуучууд бол бүр идрээс аюултай болсод байгаа. Тэгээд одоо энийг л энэ таслан зогсож энэ 20 оны энэ сонгуультыг энэ ард түмэн өөр ирэх нэгэнд энэ ард түмэнд цаана ухамсарлуулж ойлгуулж иж бид нэг солио улс төрийн солио хийхгүй бол энэ хэрэг сэтэрчээд байна. Нэр үнэн. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ гараараа 10,000 төгрөг аваад энэ гараараа тэрбум төгрөгийг хулгайлах ийм тогтолцоо байж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ үндсэн хуулийн тогтолцоо бол энэ ус үндэсний нийтлэг ашиг ард түмнийг хамгаалж чадахгүй байна. Чадахгүй. Энэ уул нь дотоод итгэл үнэмшилтэй, үзэл санаатай, үнд зүйлтэй ус орныхоо хөгжлийн тулд ийм хүмүүс бол уул нь аваа явуучих боломж энэ хуулийн үндсэн хууль дотор байгаа. Тэгэхээр тийм үзэл санаатай хүмүүс суучихгүй байхгүй. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд диктатурын ийм төвшин рүү оруулахгүй бол өдөөс болохгүй бол байгаа. Тэгэхээр өнөөдрийн тогтолцоог харал та. Эрдээсээ ингээд монголчуудын ажиллаж амьдрах бизнесийн орон зайгаа таарал та. Бизнес хийх орон зайнууд чи хаана байгаа? За банкн дээр бол байж гин. Уул уурхай дээр байж гин. За худалдаан дээр байж гин. Өөр бизнес хийх орон зай чи хаана байгаа юм бэ? Бараг байхгүй байгаа шүү дээ. Бүх бизнес хийх боломж ингээд боомдсон эргэсэн орчныг бол хийгээ аччихсан. Тэгээ эрдээсээ монголчуудын одоо гарын авлаад хөлийн дөнгөлцсөн байгаа байхгүй хөгжил рүү тэмүүлэх. Тэгэхээр энийг ингээд чөлөөлж өгөх тэр шийдлийг л энэ 20 онд бид хийлгэж авахгүй бол бид үр хүүхдүүдэд ямар ус орн үлдээх гээд байгаа юм бэ? Ийм нөхцөл байдал үүсчээд байна л да. Энэ утгаараа энэ ард түмэн бол бас ингэж ойлгох хэрэгтэй. Эрдээс энийг олж харах хэрэгтэй. Одоо болно гэж. Ер нь бол одоо бол би зүгээр нэг ард түмнийг жоо ойлгож байгаа юм уу хараад байна. Түрүү бид ярьлаа шүү дээ. 90 онд нэг улс төрийн товчоноос нэг салах бүр одоо бүр нэг тийм хүсэл мөрөөдлөндөө бүр 100% автцсан байсан. Тэгээд нэг хэдэн хүмүүс алсан хувьсгал хийсэн. Тэрийг их амархан дэмжсэн. Бүх хүмүүс Монголд нийтээр дэмжсэн шүү дээ. Одоо яг тэр юу нь болчиход байна. Энэ Сэдэмэл дараагийн эдгээр 44 жил наяр гисэн жуусан гэж баахан тэгдсэн. Одоо өөрөөсөө бол 30 жил явлаа шүү дээ. Одоо нэг 2 сонгуул явахад л тэр хүний рекордод хүрэх гээд байна л да. Тий нэг 2 сонгуул явахад л 20-30 хүн байгаа шүү дээ. Тий. 30 айл гэж яриад байгаа. Тий 30 гэр бүл. Тий. Түүний цааны 300 хүн баал байна. Тодорхой тоологдож байгаа шүү дээ. Тэгэхээр ард түмэн бол одоо ингээд 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуул болсон байгаа. 7 удаагийн их хурлын сонгуул хийж өгсөн байгаа. Тэгээ бүгдэнд нь итгээд тэгээ үндсэндээ бол Монголын ард түмэн Монгол ардын нам энэ ардлын нам хоёрт бол Монголын ард түмэн бол одоо 30 жил ялгчиад байгаа байхгүй юу өөрсдөө. Харин итгэсэн одоо хийчих магадгүй гэхэд тэр хамтарсан чи юм хийж өглөө тус тусд нь хийж өглөө. Тэгээ одоо ингээд ер нь хаац хүнтэй уулзсан ер нь болио гэсэн юм ярих юм. Тэгээ болоод ард нь одоо ямар улс төрийн хүчин байна хэн гарч ирэх үү? Тэгэхээр энэ Сэдэмбал дарга 40 жил удирдсан. За сүүлийн 30-аад жил бид нарыг бас нэг тодорхой тооны 30 гэр бүл гэж том явуулдаг. 300 гаруй хүн тэдний салаалсан одоо тийм төрөөс одоо
одоо хангамж авч амьдрдаг нэг ийм нэг бүлгэлэл бий болчлаа шүү дээ. Аль нэг нам гэхгүйгээр. Тэгэхээр энэ хідээ бэрээд хэдүүлээ хагалж цэвэрлэж имчилгээ хийхгүй бол болохгүй нэ. Тэгэхээр манай энэ намууд дээр нэг улс үндэсний тусгаар тогтнол, улс үндэсний хөгжлийн ярих шиг энэ үзэл санаа гэж юм бол байхгүй. Байхгүй. Үнэт зүйл гэж юм бол байхгүй. Үнэт зүйл байхгүй. А тэнд ямар үнэт зүйл байна гэвэл мөнгөний үнэт зүйл бол байгаа. Тэр мөнгө өгөх юм бол тэр тусгай тогтнолд авч худалдаж мэтгэхэр. А дээр нь даргыг яг юу хэлнэ тэрийг нь одоо биелүүлдэг. Тэр нөгөө цүнхтэй мөнгөө бариад тэр өрөөлөнд дамжуулдаг. Гүйж идэг. Ийм л тогтолцоо байна шүү дээ. Тэгээд ингэж бид нэр ирээдүгөө хулгайлуулаад байж болох юм уу? Тэгэхээр үзэл санаагүй, үнэт зүйлгүй хөгжлий. Энэ улс үндэсний эрх ашгийг нэг номерт тавьж чаддгүй ийм намууд гэдэг чинь нам биш. Энэ бол зүгээр нөгөө бүлэглэл байхгүй. Мапын бүлэглэл. Сицилийн мап. Тэгэхээр энэ мапсан дээрэмчдийн гараас улс төрч гэж нэрлсэн. Энэс одоо салгалт шаардлагатай бол байгаа. Тэгээ би зүгээр одоо энэ хөрөлцөх ерөнхий сайдыг бол маш их дэмждэг. Одоо энэ хүн бол бас энэ эдэгэрийг хаглах тодорхой ажлуудыг хийгээд байна гэж нэг талаас би харж байгаа. А нөгөө талаас энэ тогтолцоог нь бас зөв болгож өгөхгүй бол энэ хүн чинь дохнол бас доогуур нь малтаа хийчих шүү дээ. Аваад хийчих. Тий. Тэгэхээр тогтолцоондоо бол ер нь байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн тогтолцоо буюу бид хамтдаа амьдрах энэ тоглоомын дүрмээ зөв хийж өгөхгүй бол Монгол улс урагшаа явахгүй нэ. Тэгээ одоо та өөрөө жишээнд ингээд аваад байна. Танай компани дээр, Нарантуул компани дээр 4 жил тутам нэг дарга солигдоод. Та ингээд ажиллагаа тийм ээ. Дахиад нэг 4 жил ингэх юм бол танай компани хөгжихгүй. Энэ олон хүний ажлын байр хадгалж чадах уу? Чадахгүй л тий. Гэхдээ яг үүнтэй чи адилхан үү? Яг л адилхан. Монгол гэдэг чинь нэг компани байхгүй юу? Тэгэхээр энэ ард түмэндээ эдийн засгийн эрх чөлөө өгсөн энэ улс төрийн хүчин өнөөдөр хэрэгтэй байгаа. Эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засгийн эрх чөлөөтэй хүн карманда мөнгөтэй хүнээс аз жаргалын синдром ялгарнаа гэж сайхан үгүй шүү дээ. Мөнгөтэй хүнээс тэгэхээр мөнгө нь Монголд байна. А энийг ард түмэнд яаж одоо жигд хүртээмжтэй тараах вэ? Энэ бол үйлдвэрлэлээр дамжуулж тараадаг энэ хөгжингөө орнуудын тогтолцоо шүү дээ. Үйлдвэрийн салбараараа дамжуулж нийгмийн баялагийг шудраг хүртээмжтэй тэгш хуваарлдаг. Ерөөсөө тэгжил хөгжсөн. Дэлхий тэгэл хөгжиж шээ. Тэгжил хөгжиж шүү дээ. Тэгэхээр Монгол бол өнөөдөр эрдээсээ нэг бол туршилтын туулаа болцсон байхгүй юу? Энд чи одоо Монголыг бол арчлан улс гэж нэрлэхэд хэцүү. Энд чи арчлан улсын ямар ч нэг үзүүлэлтүүд таарахгүй. Энэ бол одоо авилгацсан олигарх офшорчдын дарангуулалт орсон фашизмаас долоондоор Сицилийн мапын дээрэмчдийн ард түмний айцтай. Ард түмний айцтай Сицилийн мапын одоо буюу одоо марцсан улс төрчдийн гарт бол үндсэндээ орцсон байна шүү дээ. Өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн аюул том муухай сүлжээнд орсон байна. Тий, тэгэхээр Монгол улс гээд бид нэг зарим дээр ингэ явж байгаа. Тэгэхээр энд нэг завны тэр төгсгөл хэсэг ингээд 3 сая ард түмэн суудсан байгаа шүү дээ. Урд талд нэг завийг сэлгэрж байгаа нэг нөхдөд. Тэд нар тэр нэг далаа дотор байгаа хатыг мөргүүлэхээр дахиад байгаа байхгүй юу? Тэгээд тэр хажуу хавьдаа нэг усан онгоцтой офшор гэдэг. Тэр лүгөө мөргөл онготлоо тэр офшор болчихсон суучих гээд байгаа. Гэхдээ яг бодит байдал чи юм л байгаа. Ийм наач яг бүр хэрэг сэтгчээд байна л да. Тий, тэгэхээр эрдээсээ Монголыг мөхөөх тийм хөгжлийн бодлого. Одоо жишээлбэл энд яаж яах вэ гэхээр эрдээсээ нэг үндэстэн чи юм бүтээж ижил ус хөгждөг байхгүй юу? Тэр үндэсний бүтээл мөн чанарыг л устгаж байсан. Одоо ингээд тендерийн хуулиа хар. Одоо би нэг жишээ аваад ингээд яхад өнгөрсөн 17 онд төсвийн худалдаа авалт 2 их 80 төгрөг байжээ. А үүний 43.6 тэрбумыг буюу нэг 2% үндэсний үйлдвэрлэгчд өгч 98%-ийг нь бол ирээний эдийн засаг дэмжихээр одоо таны өгч байгаа татврын мөнгийг тэр ирээний эдийн засгийг дэмжихээр тэр солонгос эдийн засгийг дэмжихээр солонгос хүний ажлын байр дэмжихээр ингээ гаргаад байна шүү дээ таны өгч байгаа татврын мөнгийг тэгээд дунд нь нөгөө цавж байгаа хийгээд офшорлогоо мөнгөө зөөгөөд энэ одоо ариун явдал уу тэрийг улс төр гэж юм л да. Энэ ч улс төр биш энэ улсыг мөхрүүлж ирж байгаа дээрэмчтэй байхгүй юу? Мэдрэмжтэй улс төрч гэж нэрлэж байгаа юм да тэрийг. Харин тэгэхээр энэ нэр том ямч хүртэл энэ бол улс төрч гэж өөргөө нэрлсэн хүн бол гэмт хэрэгтэн гэж харагдах үз. Одоо бол тийм болж харагчлаа шүү. Ер нь хүмүүс л тэгж ойлгосон. Гэхдээ та боддоо одоо жишээлбэл 17 оны тендерийг харъя. 56 төсвийн ерөнхийлөгчийн захирагч сангийн яам мэдээлэл өгөх ёстой. Үүнээс 22 нь өгсөн. А бусад 34-нд мэдээлэл огт өгөөгүй. Сангийн яамдаа шүү дээ.
төсвийн ерөнхийлөн захирагчтай. Нөгөө нэг шилэн дансны хууль гэдэг нэг юм. Бүгд даалгасан. Тэгээд 100 талах байхад хоёр талхыг нь ард түмэндээ үндэсний үйлдвэрлэлтэй өгөөд таны өгсөн татврын мөнгө. 98 талхыг нь өөрсдөө авчиж байгаа байхгүй. Гэхдээ тэгэлэр чи яах юм бэ? Одоо ингээл төрийн бүх байгууллагууд дээр очоод тэр тендеруудыг харахад бол эдээсээ тэнд бол тэр импортыг дэмжиж нөгөө цавчаа хийх ийм сонирхолтой нэг сайхан залуучууд сууж байна. Тэд нар тус орноо хөгжүүлэх үзэл санаа байхгүй. Тэг миний түрүүний хэлдэг л дээ. Эдрээсээ бүр аюултай бэлдээ. Бүр аюултай тийм залуучууд улаарсан ийм дээрэмчд ийм гөлчинүүд гараад ирсэн байна. Одоо энэ Монголын ард түмэн 7 удаагийн дээр ярьж байгаа 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуул 7 удаагийн их хурлын сонгуулиар энэ хоёр намд эрхээ 30 жил ингээ бариулсан байна. Одоо буцааж авах бас цагт болчихж байна. Энийг бол одоо тэгээд нэг тэгж жагсч ингэ цуглах биш зүгээр энэ сонгуулийн одоо аргаараа л энэ ард түмэн сольж хэрэгтэй л юм л та. Тэгжээж яахгүй бол за битэрийн бизнес бол ерөөсөө нэгдүгээр энэ улс төрийн тогтолцооноос болохгүй байна. Хоёрдугаарт энэ улс төрд байж байгаа хүмүүсийн энэ сэтгэлгээ тэгээд энэ бодол за энэ их орон зүйцэл мүзэлтэй эднэртэй бол ярих юм байхгүй л дээ. За ийм юмнаас болоод одоо бүтээгч инженерүүдийн хийж байгаа ажил ерөөсөө явахгүй нэ гэж л одоо ийм дүгнэлтэнд хүрэх гээд байна. Гэхдээ ер нь бол энэ мөхлийн дөрөвт байгаа монголчууд улс төрийн Марксын намууд энэ ард түмнийг яаж мөхлийн дөрвөлөө оруулж байгааг бол либерализмын чөлөө зах зээлийн онол буюу Фридманы онолоор аваачиж бүргүүлж байгаа байхгүй. Тэгэхэд дэлхийн одоо G20 гэдэг том гүрнүүд уулзаад Кенси онолоор энэ төр улсууд эдийн засгаа өдөрт зохион байгуулна, харилцан үйлдэлтэй ажиллана гэдээ бүр ингээд тохироо тунхаглаа батлаа явж шээ. Тэр 32 оны Америкийн нэгдсэн улсын том хямралаас хэн авсан юм? Гэхдээ энэ Кенси онолоор л явж тэр төр нь зохион байгуулалттай байж тэр хаусыг цэгцэлж хийж явсан шүү дээ. Тэгэхээр энэ эмх замраагүй энэ нийгэм эдийн засаг улс төрийн энэ амьдралыг бид нар ингэ цэгцэлж базаж цэгцрэх хөдөлгөөнд оруулж иж хөгжил гэдэг юм руу орчих хэрэгтэй байна. Тэгэхээр дэглэмээ өөрчлөх гэдэг байна. Тэгэхээр тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байгаа. Энэ 30 жил явсан улсууд бол яг энэ мөнхийн дарангуулыг бий болгох энэ мөрөөдөл дундаа л унтаа явж байгаа шүү дээ. Энийг ард түмний толгойд их сайн сууж. Энэ мөрөөдлийн бол таслан зогсоохоос өөр шаардлага байна. Өөр зам байхгүй. Одоо неолиберализмаар яасан гэхээр эрдээсээ эдийн засгийг ингээл эрдээсээ жижигрүүлсэн. Тэг чин асар том дотоод нөөц боломж байна шүү дээ. Монголд бол энэ чи баг 100 тэрбум Америк долларын эргэцтэй том боломж байгаа байхгүй. Тэгэхээр эрдээсээ нэг уул уурхаагаас малааж байгаас тэгээ ядч малааж авах нь тэгээд өсөөд байдаг буцаад нэг эко террористууд болоод байдаг байгууллагчнаас үүтгээд байдаг тийм ээ. Эдийн засгийг өгөөж байхгүй. Тэр социализмын үе чинь малаас амьсгаанаас бусдын ашигла гэдэг байсан шүү дээ. Бодлоготой өсгөж ирсэн юм чинь. Тий. Тогтоож барьж, цөлжилттэй гомж холбож барьж, бэлчээрийн даастайг болоод байсан. Тэгэхээр энэ хаусын онлоос хаваасаас цэгцрэг хөдөлгөөнд авчрах тэр улс төрийн хүчин хэрэгтэй байгаа. Тэр хүмүүс хэрэгтэй байгаа. Тэр технократууд хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо эм маягаар явах юм бол бидний үр хөвгтүүдэд юу болох юм бэ? Юм үлдэхгүй болчих гээд байна л. Тий. Ердөөсөө л нөгөө биднээс хүнд амьдрах болно шүү. Биднээс маш хүнд амьдрна. Тэр бол тэр Вангийн, тэр Яваны, тэр Жоржийн жорлон угааж амьдрна. Тийм. Эх орн энэ газар нутг дээр. Тэгэхгүй тулд бид нар одоо өөрөө энэ солонгосуудын автомашин үйлдвэрлэгч энэ автобус үйлдвэрлэгч юунууд бол бас их ойр юм биш үү? Бидний арга туршлагыг их сайн мэдж байна да. Одоо бид нар чинь 30 жил одоо явлаа шүү дээ, тий. Тэгээд хамгийн гол асуудал юундаа байдгүй гэхээр машин хийх бол амархан байна бидний үед бол. Хамгийн гол асуудал бол одоо энэ дарга нартайгаа харин тэмцэлтэг зовлон байгаа байхгүй. Одоо бид нар энэ тийм ээ монголчууд дарга нарт гэдэг би бол наадгүй лсэн дотоодын дайсан гэж үзсэн. Дотоодын дайсан уран хүчил экономоос уран. Одоо бид энд манай 1000 автобусыг булааж авах гэдэг шүү дээ. Энэ дарга нар. Харин тийм. Тэгээд бид нар энд ажлын байр бий болгоод ингээд. Энд бол нэг зангаатай нөхдүүд банкаараа дамжуулаад ингээд энэ зах зээлийг биднээс булааж авах. Нөгөө гарын өсгөр баяжчихсан. Гарын өсгөр баяжчихсан. Бид нар бол энд 3000 ажлын байр бий болгоё. Үндэсний үйлдвэрлэлийг кадастраар хөгжүүлье. Тэгээд ажуу үйлдвэржилтийн эдийн засгийн тогтолцоо бий болгоё гэдэг ингээд ярьж байна шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод утаа гаргасан 1000 автобус байж байгаа. Энийг өөрчлөх ёстой. Энэ эрэлт дээр зах зээлийн эрэлт дээр бид нэг 3000 залууга нэг ясгасан мэрэгчлээ болгоод авмаар байгаа. Энэ залуучууд хаанч очсон ажиллаж чаддаг тийм ээ. Тэгээд нэг 1500 долларын цалин ингээд өгчдөг. Тэгвэл солонгосын элчин сайдын үүдэн дээр зогсоод яах юм бэ? Тэнд нэг ч хүн зогсох шаардлага байхгүй шүү. Тэгэхээр одоо солонгосоос авна.
Тэгэл тэр манай Ким ахын бизнесийг дэмжих хэвээр. Манай Ён ахын бизнесийг дэмжих хэвээр. Манай Ван ахын бизнесийг дэмжих хэвээр гэсэн усуучийн дүүрсэн. Одоо би хотын дарагтай ингээл яриа сууж. Гэхдээ та нар цахилгаан тусаа хий. Дотоодын эрчим хүчний үйлдвэрээ дэмж, баг нуураа дэмжихэд үгүй газ дэмжинэ гэдэг. Үгүй тэр метан хаана байгаа? Орос талд бүр жүмэн дээр байж, Хятад талд хөх хот дээр байж. Тэгээд газ гарах манад байгаа. Гэхдээ тэр гарч ирээд хэрэглгээнд ортлоо. Дахиад 10 жил 20 жил байхгүй. Тэгэл ингээд нэг амьдралаас тассан шийдвэр уу. Энэ инженерүүдийн мэрэгжлийн хүмүүс өгдөө сонсохгүй ийм шийдвэр гаргаад байгаа байхгүй. Одоо түүнээ мэрэгжлийн удирдлага алга болсны гайн одоо ингээд энтэнд очиод хүүхдүүд тогон сохиж өгöd шүү дээ. Харин мэрэгжлийн удирдлага байхгүй. Тэр зүгээр байх. Аль бүр хэрэг байхгүй. Гэхдээ аль тэгтээ хүн үхээд эхэлж шүү дээ. Өнөөдөр хүн өгч бүр аль ёстой хэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ зүгээр одоо сүүлийн энэ бөмбөг тоглож байгаад нас орсон хүүхд энийг л нэг сүрдүүлэн болгож ярьж байгаа болохоос биш. Манайд ч одоо хүн өгөх асуудал бол сэр мэрээс илүү байна шүү дээ. Жил зөвхөн аваараар одоо 800 мянга 800-аар нас орчих чинь. Тэгээ гинтийн ослоор тэгээ өвчнөр нас орж байгаа хүмүүсийн тоог ингээд ярих юм бол хэн байна л дөө. Тэгэхээр энэ 27 жил 30 жил удирдсан улсууд монголчуудыг үндсэндээ хөгжлөрөө биш хоцрогдлуулж ирлээ. Тэр нь бол ингээд батлагдаад байна шүү дээ. Тэгээд нэг жаахан халамж өгсөн болоод аргалаад амлнаа тэрийг амлаад нэг өгж байгаа ч юм байхгүй. Тэгээ биелж байгаа ч юм байхгүй. Одоо уул нь ингээд би ч одоо ингээд Монгол Ардын Хурц нам гээд энэ намын сонгуулийн мөрөн хөтөлбөр дээр 400 автобус үндэсний үйлдвэрлэлээс авнаа гэдэг ингээд бичсэн байна. Гэхдээ тэгээд одоо саяныхан одоо энэ 16 20 оны. Гэхдээ одоо энийг ингээд биелүүлэхэд хамтарч ажиллаа гэхэлэр тэр гадаад руу тэнэл явчих юм. Тэр Кимтэй очиод гараа бариад одоо би чамаас 1000 автобус авчи чи аль нэг юу яагач гэдэг юм. Гэхдээ инглмээр одоо хэдий хүртэл бид ингэж амьдрах юм бэ? Одоо жаахан стоп гараан татах хэрэгтэй. Юу вэ? Яадаг вэ? Эх орн яаж юм? Хүмүүсээ үр хөвгтүүд аж ахуй зээнээр яаж амьдрах юм? Одоо Монгол өөрөөр бодох хэрэгтэй. Гэхдээ одоо манай монголчууд нийтээрээ ерөөсөө манай хамгийн монголчуудын хамгийн гол хүчүүд эвнэгдэл юм билээ шүү дээ. Хамгийн том хүч нь. Тийм учраас одоо энэ 20 оны сонголтыг нэг хийж өгөөд энэ сонголтыг нэг зөв хийгээд өгчих юм бол би өөрчлөлт болно гэж үздэг юм шүү. Ер нь болно. Ер нь бол хугацаа нь бол боллоо шүү дээ. Энэ улсууд идэж байгаа хугацаа. Аливаа юмны хугацаа гэж нэг юм байна гэдэг. Одоо материал суулж байна. Тийм энэ ч одоо энэ болчиход байна шүү дээ. Тэгээ нийтээр одоо энэ хоёр намын чинь болноо. Одоо бүр манан гэж нэр өглөө тийм ээ. Тэгэхээр одоо Чингис хаан бол ерөнхийдөө эв нэгдлийг бий болгосон шүү дээ. Нэгтгсэн тийм ээ. Тэгэхээр л буцаад эргээл нөгөө ерөнхийлөгчийн засаглал байж иж энэ улс орн чинь бас урагшаа явуучих юм биш үү гэсэн ийм нэг юу дүр зургийг би бол хараад байдгийг. За тэгээд энэ Монгол улс оршин тогтнох 3 сүр тулгуур. Энэ оюун санааны тусгаар тогтнол, төрийн тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол ямар түвшинд байна вэ гэдэг. Ингээ харахаар оюун санааны тусгаар тогтнол дээр бид нэр үндэсний хэмжээний үнэт нэгдмэл зүйл байна уу? Байх. Үзэл санаа байна уу? Байх. Бүгд ингээд намлуун тараагаад бутрааж агаад араар нь авдартаа алтын зөөж. Төрийн тусгаар тогтнол байна уу? Маш эмзэг болсон бол байж байгаа. Энэ аюултай төвшөнд байгаа. Аюултай төвшөнд байгаа. Энэ төр бол Монголын төр, монголчуудын төр биш. Энэ бол офшорчдын төр болсон байгааг бид мэдж байгаа шүү дээ. Тий. За эдийн засгийн тусгаар тогтнол байна уу? Энэ бол өөр ширэндээ баригдаа нэг Монгол хүнд 24.6 сая төгрөгийн өр байна одоогоор. Энэ тоо өдрөөс өдөрт минутаас минут нэмэгдэж бол байгаа. Тэгээд энэ эдийн засгийн аюулгүй байдлын сүр үзүүлэлтүүд гэдэг дэлхийн банкнаас гаргадаг. Энэ үзүүлэлтүүдээр ингээд 20 үзүүлэлтээр ингээд Монголыг эдийн засаг нийгмийн эдийн засгийн хамтрал ингээд үнэлээд индексчүүлээд ингээд үзэхлээр ердөөсөө нөгөө Африкийн колон орны бүх шинж төрхийг бол хадгалчихсан. Ийм л дүр зургтай байна. Яг тэр замаар явж байгаа. Яг тэр одоо наадаас өөрч манай энэ одоо хамгийн гол юм улс төрийн тусгаар тогтнол гэдэг нэг юм та үзүүлээд байна шүү дээ. Тийм. Энэ бол би энийг бол аюултай төвшөнд хүрсэн гэж үзэж байгаа. Би бол тэгж бодож байгаа юм шүү. Үнэн. За энэ эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг бол манай 96% байхгүй. Тийм. Шууд гадна 4% нь мал аж ахуй дээр тогтож байгаа. Инколдын биш инх сайхан засгийн ерөнхий сайд болсон шүү дээ. Тэгэл импортын татваруудыг тэглээл үндэсний үйлдвэрлэлүүдийг нураагаал нөгөө нэг хөвчилж аваад яг үйлдвэрлэлөө хөгжүүлэх гэжсэн хүмүүсийн ажлыг нураагаа хийсэн байхгүй. Тэгээ бүх тооноо төгөөрөмж миний төрөний хэлсэн. Манай жасргаа нэг 4 жилийн хийсэн юмыг 96 онд дарснаа гарч ирэл тэгэл хань байхгүй болсон. Тэгэл одоо би
Энэ нефтийн үйлдвэр байна гэдэг нь бол Монгол эрдээс 22.6 тэрбум долларын импорт болоо. Амар том мөнгө болсон. Оюу толгоогоос баг дахин их мөнгө байхгүй юу? Жилийн орлого. Нефт авдаг мөнгө. Нефт авдаг мөнгө одоо металл хийх машин үйлдвэрлэлийн чиглэлээр. Эрдээс 3 чиглэлээр манай мөнгө гадагшилж байгаа байхгүй юу? Энэ 3 дээр л бид карант тавих хэрэгтэй байхгүй юу? Үйлдвэр. Ямар 3 хэлж байна? Гэхдээ одоо энэ дээр нефт тэрбум. За ингээд металл хийц. Бүх металл хийц, тоног төгөрөмж, сэлүүг машин бүгд гаднаас. За. Тий. Тэгээд 600 сая дээр нь өргөн хэрэглээний бараа явж байгаа. Энэ 3 дээр. Энэ 3 дээр л манай бүх мөнгө явж байгаа. Жоо 20+ доллар. Доллар чинь тий. Тэгээд нэг долларын хандлагаас болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо ингээд нефтийн үйлдвэрээ барьчих юм бол бид нар карантаа ингээд жоохон хааж юм тийм үү? Усны гарцаа. Дараа нь ингээд металлургийн салбараа хөгжүүлчих юм бол 27 металлургийн үйлдвэр Монголд байна. Тэгэл энэ арматурын төмрүүдийг Гаттаас авах гэхээс илүү энэ үйлдвэрүүд дээр захиалга өгөөл энэ үйлдвэрүүд эндсэн бодлого явуулаад энэ цемент шиг ингээ явуучих юм бол тэр үйлдвэрүүд босоод иж байгаа байхгүй юу? За машин үйлдвэрлэл гэж байна. Гэхдээ энэ нэг Японочууд хийгээд байгаа процессыг бид нар хийж болдгоо юм уу? Хийгээл Гэхдээ хийгээд амархан. Энд түр менежмент байхгүй. Бид нар яг Японочууд шиг тэг нарийн сэтгэл бариад ингээд ах юм байхгүй. Энд бас нэг суу зайл зөв менежментээр хийн шүү дээ. Японы үйлдвэрийг нь оруулаад ирээ л да. Энд чинь 30 мянган машинаас дээш худалдаа авалт байж ивэл үйлдвэрөө оруулж ирдэг нөхцөл бүрддэг байхгүй Toyota-гийн. Тэгээд одоо Toyota-гийн машин хамгийн өндөр зарагддаг улс орн Монгол болчиход байна. Дараа нь Америк болж байна. Тэгэд Америк үйлдвэр нөө Toyota-гийн байна. Тэгээд Toyota-гийн тэр даргаыг нь Америкийн конгресс дуудаж ирээд чи над дахиад нэг үйлдвэр барь. Гээ сайн бүр ам өчгийг аваад тэгвэл танаа Toyota-г зах зээлээс 30 мянган ширхэг машин тэр улсад борлож явах юм бол үйлдвэрийг нээж болно. Болно гэсэн. Тийм байна. Тэгэхээр дөрөвтэй 43 мянган машин борлож байна. Манай Японоос 43 мянган 250 сая долларын машин худалдаж авч байгаа байхгүй юу? Гэхдээ бид Японы зах зээл дээр ядаж нэг 25 сая долларын бараа зарж чадж байгаа юу? Үндсийн нэмийн өртөг шингэсэн. Чадахгүй байгаа шүү. Бид Оросоос тэрбум долларын бараа авчаад ядаж нэг 100 сая долларын бараа зарах хэрэгтэй байхгүй юу? Хятадаас бид 700 сая долларын бараа авчаад 70 сая долларын бараа зарах хэрэгтэй байхгүй юу? Хачаа би. Ингэж нөгөө айлууд чинь их одоо Бат гэдэг нэг Монгол айл, энд Ван гэдэг нэг Хятад айл, энд Юан гэдэг Орос айл, за тэнд нэг Япон байж ирд. Энэ 3 айл 4 айл ингэ нэг довцог дээр амьдарч шүү дээ. Тэгээ хоорондоо ингээд бас нэг өвгөлцөж авалцахтаа хүртэл нөгөө 8 хийхдээ хүртэл нэг жаахан эртэг шиймэр байгаа. Тэгэхээр энэ худалдааны алдагдал, худалдааны тэнцэл гэдэг зүйл бол үндсэндээ бол монголчуудад асар их алдагдaltaа. Одоо ингээд Оростой юм баг шүү дээ. Бид Оросоос 16 тэрбум Америк долларын бараа импортлж авсан баг. Гэдэг чинь 16 тэрбум долларын бараа хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг байхгүй юу? Худалдаа авалтаар дамжуулсан. Жилд үү? Гүйгөө. Одоо энэ сүүлийн 10 жил хугацаанд. 16 тэрбум доллар. Орос манахаас тэрбум долларын бараа авсан байгаа байхгүй юу? Юу авсан байх юм? Гэхдээ одоо тэгэл нэг мах шөл ноос нэг жижигхэн юм авсан байгаа байхгүй юу? Тэгэл одоо бид нар Оросын зах зээл дээр гутлаа гаргаж зарыг гэхэд л одоо 75% татвар тавьчихад байна шүү дээ. Оросын бараа манайх руу 5% татварт орж ирж байна. Хятад мөн ялгаагүй. Тэгэхээр Монголыг төөрсөн эрдээс энэ худалдааны 20 гаруй хэмжээ тавигдсан байгаа байхгүй. Энийг хэлээд бас олж авах харамаар байгаа байхгүй. Бидний тойроод эдийн засгийн 20 гаруй зөвхөн манад тэгж тавиг баха. Зүгээр энэ хоёр улс бол ерөөсөн нийт юм. Тэрэнд нь манайх өртчихэд байгаа байхгүй. Манайх тэрийг энэ хоёр улстайгаа ярьж зохицуулж чадахгүй. Гэхдээ тэр дагнар очоод тэрийг ярих хэрэгтэй байхгүй. Харин тэрийг л ярих хэрэгтэй шүү дээ. Нөгөө тарифын импортын тарифын нөгөө тэнцэл гэж байдаг. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гуруулаа бид нар. Яг энэ утгаараа бол яг энэ асуудлуудыг шийдэх бүрэн боломжтой байгаа. Тэр Уругвай гэрээ гэж бол байт юм да. Олон талт худалдааны хэлцээр Уругвай үе шатны хэл. Яг энийгээр бол бид нар яг ижил тэнцүү тийм ээ. Танах 10 таа гүйжүүлийн бараан дээр манайхаас 10 таа тавьчих. Ингэжээс нөгөө харилцаа ашигтай. Энэ хоёртойгоо ярьж чадахгүй юм билээ. Тэгэхээр би бол энэ дэлхийн худалдааны байгууллагын хэлцээр 18 хэлцээр байгаа. Монгол орсон, нэгдэж орсон. 485 хуудас том баримт хийж байгаа байхгүй юу? Энийг үнсэн улс төрч байгуулах гэж бас боддог байхгүй заримдаа. Манай хууль уншдаг. Их хурлын гишүүд 485 хуудас. Тэгээ энэ дотор Монголын таата 5-6 хэлцээр байгаа. Ашиг бид нар асууж байгаа. Энэ дээр бол өчтөрийн тэр их хурлын тэр хамгийн сүүлийн чуулганыг харсан дээ. Нави анзаараагүй.
Одоо тэн дээр биеийнхээ хууль уншдаггүй л гээд байгаа юм. Тэр үнэх. Ерөөс уншаа ойлгохгүй юм байдаг юм. Тэгээд би Юу хууль санаачлах нь битгий. тэгэхээр Тэгээд энэ би бол ерөөсөө энэ бизнесийг энэ Монгол бол за энэ хүнд хэцүү, за энэ муу юм яриад бид цаг их бага. Тэр одоо бид дээр яах вэ гэхээр зэрэг би нэг ийм юм яриа санагдав. Энэ Азийн улсуудын энэ удирдагч нарыг ингээ харж байхад тэр эх орныхоо төлөө гэсэн чин үнэн сэтгэл энэ тэр улсуудад байна. Жишээ нь Япон хүмүүст байж, Хятадуудад байна, Солонгосод байна. Тайландуудад ч их байна. Эх орныхоо төлөө гэсэн нэг тийм үзэл санаа. Тий. Хичнээн тэр идж уuna гэдэг уудаг гэдэг тэднийг цоллоо л байгаа. Ард түмний тий. Тэгж ийдсэн ингэж уугаад байна чи гэж хэлээл байгаа. Гэхдээ л тэгдэл нь одоо манайх шиг ингэж гадныхандаа нийлж тэг улс их орноо тэгж самардаг хөмөрдөг тийм үзэл баримтлал энэ улсуудад нэгч байхгүй. Манайх бол тэр нь хэрэг шийдэрч байгаа. Би энийг яагаад сайн ингэж яриад мэдээд байнг вэ? Би ерөөс энэ оюутлогоо гэрээнд ирээд л энэ ерөөс бүтэхгүйсэн цугласан байх гэдгийг л мэдсэн. Гүн чи одоо нөгөө бүр улаан цайм бүр яг энэ одоо манай их хурлын гишүүн заяа. Их хурлын гишүүн, их хурлын дарга, намын бүлгийн дарга, намын дарга. За тэгээд нэг би тэгэхэд би 46 гишүүнтэй байхад нь байсан л. Гэхдээ тэрний чи бүр ихэнх тал нь оюу толгойг л өмөрөөл яриад байна ерөөс. Монголд яаж аштай болох талаар ярихгүй. Гэхдээ наад нэг 2 3 хүн үгүй эн чинь болохгүй шүү дээ. Эн чинь ингээд болохгүй. Эн чинь ирээдүйд эн чинь алах гэж шүү дээ. Наад болохгүй нэгээд bagтал. Гэхдээ тэр улсуудын өмнөөс л тэднийг өмөрөөл яриад байдаг. Бүр улаан цай. Тэгэхээр Монгол тэгээ би бол баяр зогтод би бүр ингэж хэлж ирсэн. Тэгээд энэ миний бичлэг байхгүй болсон байна гэсэн. Энэ төрийн их хурлын архивт өгөн байж байгаа шүү дээ. Тэгээ чи цаад улсуудаа нэг ингэж хэлээч. За манайд бол жишээ үйлдвэр байгуулахад өмнө ийм туршлага байна. Жишээлбэл Эрдэнэт бэлэн загвар. Тий, бэлэн загвар. Энэ загварыг сайжруулах ёстой. Энийг яг энэгээр л хийчих. Танах 49%, 51%-аараа яв. Бид нар 40%-аараа явъя. Танах хөрөнгө оруулалт тэгээ 20 жилийн дараа бид нар 51 болъё. Танах 49 бол тэр хооронд хөрөнгө олоо. Чи яг ийм туршлага байна. Чи яг энийг л манай их хурлын гишүүдэн шаардаад байна. Ард түмэн ингэ шаардаад байна. Өмнө нь хийчихсэн болохоор бид нар энэс гажиж чадахгүй нэ гэдэг. Чи ингэ хэлээдхий гэхээр яг үнэн би яг таныхаар яг ярьж байгаа шүү дээ. Баяр зочин хүн дээрс муудалцдаг байхгүй, хэрэлдэхгүй муудалцдаг. Тэгэл ингээл хүний ам дагуулаад ингээл сайхан хариу өгч чинь. Одоо энэ их хурлын чуулганы 5 минут яриад тэгээ нэг тэр хүнээс нэг хариу сонсноо зүгээр нэг тэр бол ямар ч ажил хэрэгч биш. Зүгээр нэг тийм формалны нэг нь асуусан бол нэг нь хариулсан болдог нэг юм. Тэнд ерөөсөө тэнд үрдүн гардаг юм ерөөсөө байхгүй. Одоо ингээд засгийн газар ийм гишүүн хүн яагаад ингэ давхар дээлэнд эдний юм сонирхолтой юм гэхээр нэг ийм л юм байна. За их хурлын гишүүн хүн бол хуулийн баталж өгдөг тийм ээ. Гишүүн баталж өгдөг тэр жилийнх нь. Төрийн сайд хүн болохоор зэрэг тэр яамныхаа тэр жилдээ хийх юмыг төлөвлөөд боловсруулад их хурлд оруулж байгаа. Тэгээ ийм хоёр том албан тушаалыг нэг хүн хасчих дээр чинь зэрэг энэ татвар төлөгчдийн мөнгийг төрийн мөнгө гэж нэрлээд за энэ ямар ч ашиггүй болж байгаа юм. Гэхдээ ер нь бол төрийн мөнгө гэж байхгүй. Өөрөө дөрмөө зохиож байгаа байхгүй. Би одоо энэ жил 5 тэрбум төгрөг төсвөлээд энэ 500 тэрбум төгрөг манай яамд хэрэгтэй байна гэж жишээ нь эрүүл мэндийн яам 5 тэрбум төгрөг төсвөлчээд оруулж байгаа. Батлагдахгүй байх магадлал биш үү? Гишүүдэр чинь яриад очи энэ чинь бол удлаа байна. Энэ чинь бол төсөл нь алга байна. Тэгээ зүүн алга гэдгийг хасчихж магадгүй. Тийм учраас өөрөө заавал гишүүн байх шаардлагатай болчиход. Тэгээд нөө лоббига. Тэгэл одоо чинь тээвэр яамны сайд жагаа чи миний мэд тэмчээр. Би өдөө аж ахуйн би чиний хэд тэмчиж чам чи надад 10 тент өгчөрөө би чамд нэг 5-ыг өгье. Одоо ерөөсөө яриан юм. Яг ийм болцоор. Ерөөсөө ийм юм явагдаад идэг. Ард түмэн тэнд энэ бидний сонгоо явуулсан юу хийх бол гэдэг ингээ хараад идэг. Монголын төр 8-ны төр болсон. Энийг тэгээ би энийг нэг анх ороод юу яах та би энэ их хурлын гишүүний 50 гишүүн чи ерөөсөө ямар ч хэрэггүй юм байна шүү дээ. Гэдэг би нийтлэл бичсэн баг. Ил загтлын 3 нөхөрт бичсэн шүү дээ. Тэгээ миний тэр хүн тоосон ч удаагүй гэж юм. Ерөөсөө 50 гишүүн бол ямар ч хэрэг баг. Тэд ингээ зугаалуулаад томилт өгөөл ингээл явуулаад. Тэгээ нөгөө нэг
Энэ инквайри дарга энэ эдгээр хоёрын нэг хийсэн энэ нэг муухай том гайч энэ тэр 2000 онд энэ давхар дэлтэй бол гайч эдгээр доордохын 7. Эннээс ч болж одоо энэ бас 2000 оноос хойш үндсэндээ 18 жил хэвээр цэвэр алуулж байгаа. Яг нэг ашиг сонирхол идэж жоо мөнгө зурчуулах нөгөө ёстой бүх л арга юм шиддэг юм чи энэ дээр өөр сайхан энгийн болж авсан байхгүй. Тий, тэгэхээр нөгөө хуулиар хамгаалагдсан төрийн байгууллагуудаар хамгаалагдсан офшорчдын олигархуудын тогтолцоо бий болчихжээ гэдэг нь өнөөдрийн нийгмийн амьдрал өдөр тутам тод харагдаад байна шүү дээ. Тэгээд тэр одоо чинь би сайн чинь 40 дугаар тогтоол 57 дугаар тогтоол гэж ерөөсө хамгийн ихлээр оюутлогоо хилцээд ийм хоёр хүн тогтоол гарсан. Бид нар гаргасан. Тэгээд тэн дээр яг хөө тэр энэ 47-ны 8 зүйлтэй тэр нэгж биелээгүй. Хой. Бүр нэгж биелээгүй. Энэс баяр даалгаад өгсөн байгаа зэрэг цашгийн газар энийг биелүүлгээд. Энэ нэгж биелээгүй энэ 40 дугаар тогтоол гэдэг юм бас. Одоо тэгээд за 57 дээр ерөөсө дөрвөн заалттай. Тэрний бүр 1-р заалт нь одоо байгаа ашигт малтмын хуулинд нь зохицуулж хийхийг нөхөр баяр даалгах суугаа гэж байгаа байхгүй. Одоо байгаа ашигт малтмал. Тэгэхэд тэгээ яг тэнд юу яаж байгаа тэгж юмэж үг нь яриад энэ чинь дутуу нэг 6 сар хугацаа хооронд 57-гийн нэг засчихж байгаа байхгүй. Хуулийг засчихж шít. Харин тийм. Ингээл энэ манай оюутлогоо энэ их том хөрөнгө бол ингээл хүний гарт орсон байгаа байхгүй. Одоо өнөөдөр бид ингээд өрөнд орсон. Нөгөө 34 хүчин бол байхгүй шүү дээ. Бид энийг бол одоо бид 8 9 онд ойрлол байсан тэгэл байхгүй. Ерөөсөө тэгээд тийм 6 хүн эсэргүүцэд ямар ч хүчгүй бил. Одоо энэ наран хөө энэ хин энэ чинь хуралдаа суух гээд байгаа шин харагч хэлтэй. Ямар ч хэрэг байхгүй. Юу ч яриад нэмэр байхгүй тийм дээ. Ямар ч саналаа хэлээд хэрэг байхгүй. Тэгэл их хурлын дараа гад тэгэл одоо нэг хууль өргөн барихад миний хөргмөөс эрүүг хууль тэгэл 4 жил цаашлагдал тэгэд би өөрөө дараа жил сонгогдох юм болтрал гэж байна. Харин нэг долоолоо нийлжиж нэг их хурл бүрэлдээд нэг амт тэнцээд нэг ашиг сонирхолтой булаацлж хооронд нэг долоолоо нийлж байгаа нэг урт нэртэй хуулийг батлуулж авсан. Тэрний хүчинд өнөөдөр энэ оюутлогоо нэг маргаантай ингээд бүтнээрээ байж байгаа юм. За ерөөсөө нэг ийм л юм байна. Тийм учраас бидний бизнес энэ төрд байгаа энэ өөрөө чи яриад байгаа энэ ард түмний яриад байгаа энэ лоорчдыг хаалгыг үзэхэд бид нар бол юу ч сэтэд юу ч сэтгээд ямар ч их мөнгө хөрөмтлүүлээд нэмэр байхгүй. Ийм л төр засаг ийм л улс болчиход байна л да одоо. Тэгээ ерөнхийдөө нөгөө колони засаглалын дарангуулал гэдэг зүйл Монгол бий болцсон л доо. Тэгээ гадаадын дээр колоничлагчдын эрх ашиг хамгаалдаг, хэрэгжүүлдэг бүхэлд нь наманцар тогтолцоонууд бий болчихлоо шүү дээ. Тэр нь тэгээ төрийн байгууллагууд руу бүр шигдээд суудсан. Ийм дүр зургтай бол байж байна. Тэгэхээр би бол ердөөсөө хувьсгалын чанартаа одоо хоёр дахь хажуулдүр арчлалын хувьсгалаа иргэний арчилсан хувьсгалаа хийхгүй бол одоо болохоо байжээ. Тэгэхээр энэ бол шинэ үзэл санаатай шинэ үнэт зүйлтэй тийм хүмүүс зөндөө байгаа юм аа. Тий, тэр хүмүүсийг тийм хүмүүс зөндөө байгаа. Тийм хүмүүс чинь бүр зүрхийн аваачаад бүр мохоо гайцсан байгаа байхгүй. Юм дуурахгүй гараа болгоод юм сэтгэхүүр болгоо айцсан байгаа байхгүй. Одоо тэр хүмүүсийг сэргээж босгож ирж ижил тэр хүмүүсийг л энэ их хурлын сонгуулиур нь эрхийг нийтэлж оруулах л одоо ийм л зорилго байна. Тий. Тэгээ энийг ард түмэнд дэмжиж өгөөсэй. Тэгэх юм бол энэ лоерчдаас нэг салцдаг арга байна уу? Тий, тэгэхээр одоо намуудаар дамжих юм бол энэ чинь асар том мөнгө босготой шүү дээ, тийм ээ. Одоо энэ хоёр намыг нам гэж яриад бол хэрэггүй дээ. Марцсан бол тэгээ нэг мөнгөний. Лээд одоо за ингээ бидний цаг дуусчих шиг нь өөрөө тэгээд ард түмэндээ хандаад хэлж би бол өөрөө чинь автобусаа сайхан хийгээд ингээд юу яхих хэрвээ эрх мэдэл надад байдаг гэсэн бол хоёулаа өстой энэ наадам ийм нарийн цэнгэнд би энэ угаасаа дургу. Энэ одоо монголчууд энэ наадам энэ нарийн зогсоогоод энэ ажиллах энэ солонгос суудчийг бүтэн 12 цаг ажиллаж тэгжээс нэг 5 цаг амардаг нэг ийм юмруу орохгүй бол одоо ингээд уралдаан морь гэж яриад юм. Одоо энэ зуны нэг өвчин бай тэр бол өвчин. Одоо морь ярина тэгэл одоо дээл яриад малгай бүч яриад л толгой дээр авалж байгаа. Тийм энэ ард түмэн яайдаг гэж. Тэгэл эдгээр чинь ингээд нөгөө хоосон хүн найрын дуртай цагаан тавийн цайдын дуртай гэж одоо дээр үднээс монголчууд хэлчихсэн. Одоо наадахын өвчин тусцсан.
Одоо наадам боллоо л гэдэг юм. Чи яг одоо нөгөө нийгмийг мансууруулах үүгээрээ нөгөө нийгмийн ужиг өвчнийг олж харах бэлгийнүүдийг нь хаах. Тэгээд тэрийг ашиглах ийм зорилготой шүү дээ. Тэгэл одоо энэ телевизээр чинь гараад байгаа нэг шалдан хүүхний тэмцээн зохио. Шоу. Ердөөсөө телевизээр тэгэл импортын бараа сурталчилна. Эсвэл нэг баахан дуулна. Гадны кино үзүүлсэн нэг баахан кино гарна. Тэгэл ердөөсөө энэ нэг Монгол гэсэн нэг оюун санаа энэ тархийг бол ердөөсөө бүр ингээд зэрлэгшүүлээд Монгол хүн гэж өөрийгөө хэлэхэд төвхтөө ийм нэг саармаг homo sapiens бий болох шүү дээ. Homo sapiens. Тэгэхээр энэ бүгд дээр л одоо тэр оюун санааны тусгай тогтнол гэдэг зүйлийг бол бид хийх хэрэгтэй. Тэгээд энэ эх оронч үндэсний язгуур эрх ашгаа дээдэлсэн энэ үзэл санаа, энэ үнэт зүйлтэй хүмүүсээр бид нар бол энэ Чингисийн алтан төрлүүгээ гаргаж ирж энэ ард түмний аврахгүй болохгүй байгаа нэг анзаарагдаад бол байна. За сүүл би хэлэхэд бол одоо би ингээл автобус тарлаа бас хийгээл ингээд явж байгаа. Энийг жаргал сайхан байчихгүй гэж ингээд хараад байдаг байхгүй юу? Ерөөсөө тэгдэг л байхгүй юу? Тий, их зовлонтой. Гэхдээ эн чинь нөгөө тэр жаргал сайхан тэр бүх автобусыг унаад явах гэдэг юм шиг л байна. Энд чинь улс орны хөгжлийн эрх ашиг байхгүй юу? Тэгээ би бол ингээд хамаагүй надад тэр Сталины гулаг шиг юм даавч хийж ягаад хажууд нь үйлдвэрийн барьж өгч жагаад тэгээ тэнд ажиллуулж болно. Тийм ээ? Энд чинь улс үндэстэн гэрээд улс орны хөгжил байхгүй. Дэлхийн гэж хөгжөөд байна шүү. А би зохион байгуулъя. Хувьцаат компаниуд бий болгоё. Тэр нөгөө Ford, Toyota шиг хувьцаат компани болгоё. Бүгдээр хувьцаа эзэмшиж бол энэ том мөнгө урсгал дээр монголчууд өөрсдөө нэг мөнгөжөөд эдийн засгийн эрхчлөлөнд хүрээд аваач. Түүнээс үүш энэ уул уурхаа дээр түшгэлсэн энэ нэг малынхаа арсаа зарсан энийгээр чинь урагшид олигтой мөнгө хийж чадахгүй шүү дээ монголчууд минь. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөлөө хэрэгтэй байна шүү дээ нарт хүнд. Мөнгөтэй болооч. Тэр ажил хийж аав. За тийм хүмүүсээ одоо тэгээд энэ 20 онд монголчууд сонгох болдгоо гэж хоёлаа яриагаа төгсгий. За баярлалаа. Монголчууд танд бас амжилт хүсье. Тэгээд шилний үйлдвэр хийн. Жилийн 90 сая Америк долларын импортын мөнгө урсгалыг хаана гэж та одоо энэ үйлдвэрээ явуулж байгаад би бол одоо гүн нэг талархаж байгаа. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн захирлын зүгээс тэгээд энэ төслийг чинь дэмжихэд мэрэгжлийн туслалцаа хэрэгтэй байд юм бол менежментийн туслалцаа хэрэгтэй байд. Миний яг энэ хийх ажил бол дэмжин шүү, дэмжинэ. Өөрөө чи хийх ажлын хажууд бол үнэхээр уг нь бол жижиг. Гэхдээ улсад бол асрах хэрэгтэй дийдэлтэй. За тийм учраас монголчуудыг удахгүй өөрийнхөө жагагийн хийсэн автобусанд суугаад тэрийг төрөнд дэмжиж өгöd өөрсдөө автобусаар зорцоолтгоо гэж өрөөгд тэгээд энэ яриагаа дуусгая. Баярлалаа. За баярлалаа. За яг мөнгө тэнгэр монголчуудыг нэг харж өсөх болтугай л гэж залбирч. Цаг нь болцсон юм билээ. Тий, залбирч байна. Widespread corruption. Many people think that